Энэтхэгийн ганга мөрөн бол дэлхий дээрх хамгийн олон шашны зан үйл болдог мөрөн гэдгээрээ алдартай. Хятадын шар мөрөн, Африкийн нийл мөрөн, Өмнөд Америкийн Амазон мөрөн гэх мэт эдгээр мөрнүүд олон зуун мянган жилийн турш дэлхийд нэр хүндтэй мөрнүүд байсаар ирсэн. Харин ганга мөрөн нь энэтхэг Бангладеш улсаар орсдог, энэтхэг Непалийн хилээс их авч Бенгалийн болон цутгадаг ариун мөрөн билээ. Энэ нь зөвхөн байгалийн төдийгүй шашны соёлын асар их ач холбогдолтой мөрөн бөгөөд дэлхий дээрх хамгийн их шүтэгддэг голын нэг юм. Хинду шашинд ганга мөрнийг бурханлаг их болсон тэнгэрийн бэлэгдэл гэж үздэг. Хүмүүс энэ мөрөнд орвол нүгэл ариусна гэж итгэдэг. Варанаси хот бол хамгийн ариун гэж тооцогддог хотуудын нэг бөгөөд өдөр бүр мянган хүн эндэрч ганга мөрөнд усанд ордог. Эсвэл талигаачдыг оршуулах ёслол үйлддэг. Мөн энэтхэгийн хүү амын 400 сая орчим хүн ганга мөрний сав газарт амьдардаг байна. Энэхүү ариун голын түүхийг авч үзвэл ганга мөрний талаар хамгийн эртний тэмдэглэл нь манай эртний өмнөх 1500 онд үүссэн гэж үздэг. Эртний хинду судруудад ганга мөрнийг ариун гол хэмээн дүрсэлсэн байдаг. Түүхэн сударт ганга мөрнийг бурханлаг эмхтэй хүн болох Ганга Деви болгон дүрсэлдэг байна. Мөн хинду шашны домгоор тэнгэрт байсан ганга мөрнийг хам Бхагиратха хэмээх ариун хүн газар дээр буулгаж эцэг дээдсийнхээ нүглийг цайруулахын тулд бурхан Шивагийн үсэнд урсган дэлхийд буулгасан гэдэг. Энэ нь шашин ёс заншлын уламжлалт үзэлд маш гүн гүнзгий нөлөө үзүүлсэн байна. Тэгвэл энэтхэгийн ард түмэн энэхүү ариун мөрөндөө нүрэ угаах, шүдэ угаах, хувцас угаах, хоол хийх, мөргөл үлдэхийн тулд усанд орох, бохир ус асгах, мөн биеэ засах. Амьтдын сэгзэн болон хүнийг чандарлах зэрэг бүх зүйлсийг энэх босон голын усанд хийдэг. Олон хүн өнөөдөр итгэхгүй байж болох ч ганга мөрөн үнэхээр хамгийн цэвэр гол гэж тооцогддог байсан. Энэхүү мөрөн өөрийгөө цэвэршүүлэх маш өндөр чадвартай байсан бөгөөд холиор өвчний нянг хүртэл устгах чадах хэдэн зуун төрлийн бактерийн эсрэг үйлчилгээтэй биологийн элемент агуулгадаг болохыг илрүүлсэн. Гэвч энэтхэгчүүдийн энэ их хог хаягдал шашны төрөл бүрийн зан үйлүүд ганга мөрөнд аюул учруулж тэсэж дийлэхгүй нөхцөл байдалтай нүүр тулахад хүргэж байгаа. Ганга мөрөн нь Хималай нуруунаас их авдаг бөгөөд анх тунгалаг ариун ус байсан. Шинжлэх ухаанчид ганга мөрөнд нийт 1100 төрлийн бактериофаг амьдардаг болохыг тогтоожээ. Эдгээр бичил вирус нь холиор, цусан суулга зэрэг үхлийн аюултай вирусыг устгах чадвартай. 19-р зуун бол дэлхийд даяар холиор өвчний дэгдэлтийн үе байсан бөгөөд ганга мөрний эргэн тойронд тухайн өвчний дэгдэлт харьцангуй бага байсан нь туус мөрөнд байх биологийн элементтэй холбож тайлбарласан. Хачиргалтай нь ганга мөрөн өөрийгөө цэвэршүүлэх хурд жирийн голуудаас 50 дахин хурдан байдаг байна. Тиймээс бохирдол орж ирсэн ч богино хугацаанд задарч алга болдог байлаа. Гэвч их дэлхийгээс зайлсан энэ цэвэршүүлэх супер чадвар нь эцэстээ хүний ухаангүй үйлдэл, тоо томшгүй хог хаягдал бохирдлын өмнө хүчин мөхсдөжээ. Өнөөгийн ганга мөрөн аль хэдийн ариун гол байхаа болж хортой гол болон хуурсан байна. Энэтхэгийн Варанаси зэрэг ариун хэмээгддэг хотуудад голын 100 мл ус бүрт агуулгадах өтгөн шингэний нянгийн тоо 100 саяд хүрч энэ нь стандарт хэмжээнээс 2500 дахин их байгааг харуулж байгаа. Хар тугуулганы агууламж нь жирийн голуудтай харьцуулахад 1200 дахин өндөр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр ганга мөрний дагуу дор хаяж 600 мянган хүн бохирдсон ус ууснаас болж нас ордог гэж тооцоолсон. Тэдгээрийн дийлэнх нь хүүхдүүд байна гэж харамсалтай судалгаа гарчээ. Өглөө бүр сая сүсгтэн ганга мөрөн рүү цуглан очиж тэнд усанд орж шүдэ угааж бүр голын усыг уудаг. Тэднийхээр бол энэ бүхэн нь нүглээ цариулах үйлдэл гэж. Үүнээс ч гайхмаар зүйл нь тэд голын иргдээр шууд биеэ засдаг. Энэтхэгийн хөдөө орон нутагт 130 сая гарын өргөч орлонгүй бөгөөд ил задгаа бий засдаг. Эдгээр бохир ялагдсан бороо орох үед урсаж ганга мөрөн рүү цудадаг гэж. Компа Мела хэмээх шашны их наадмын үеэр хэдэн зуун сая хүн ганга мөрөнд орж угаал үлддэг. Энэ үед хувансар өргөл барьц хог хаягдал ялгадас шууд гол руу урсан орж голын усыг төрөл бүрийн хортой нянгаар дүүргэдэг. Мөн хамгийн аимшигтай зүйл бол цогцос зайлуулах үйл. Энэтхэгийн ядуу гэр бүлийн хэн нэгэн нас барсан үед чандарлах мод авч дийлдэггүй учраас тал шатаасан цогцыг шууд голд хайдаг. Харин чинэлэг хүмүүс цогцыг бүрэн шатаасны дараа үнсийг нь ганга мөрөндөө цацдаг байна. Үүний улмаас жил бүр ганга мөрөнд 100 гаруй хүний цогц хөвч харагддаг бөгөөд ялзран муудах явцдаа нян үржих орчинг бүрдүүлдэг байна.
Мөн ганг мөрнийг дагсан 400 гаруй арьс ширний үйлдвэр байдаг бөгөөд тэд өдөр бүр хром, мишак зэрэг хорт бодис агуулсан 3 сая тонн бохир усыг гол руу шууд асгадаг. Эдгээр хорт хавдар үүсгэгч бодисууд голын ёроолд олон 10 жилээр хоримтлагдаж хизээж арилахгүй хор болдог байна. Хэдийгээр ус түр хугацаанд тунгалаг харагдаж болох ч ёроолд нь тасралтгүй хорт бодис байсаар байдаг. Мөн эмгэнэлтэйн загасчдын барьсан загаснуудын биед хүнд металлын агуулмж хит өндөр байдаг. Мэдээж тэдгээр нь ядуу хүмүүс зориулсан хоолны гол их үсвэр билээ. Гэхдээ энэ тэгийн засгийн газар огт арга хэмжээ аваагүй биш. 1986 онд эхлүүлсэн ганг мөрнийг аврах хөтөлбөр нийт 2.8 тэрбум $ын хөрөнгө оруулсан ч бодиттой үр дүн төдийлөн гарч чадсангүй. 2024 онд болсон хүчтэй ган гачийн үеэр хүмүүс сэрүүцхийн тулд бөөнөрөө ганг мөрнөлөө үсэрж ус нь самарны нухс шиг болтоо бохирдож нөхцөл байдлыг удирдах чадамжгүй бодит жишээ болж байсан удаатай. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн удирдаж буй засгийн газар дэлхийн хамгийн том ус цэвэршүүлэх системийг байгуулсан хэмээн зарласан ч хөрөнгийн 4/3 нь ор сургаггүй алга болсон. Мөн шинээр баригдсан уг бохир ус цэвэршүүлэх байгууламжууд нь технологийн хоцрогдлоос болж үйлдвэрлэлийн хаягдлын усыг цэвэршүүлэх чадамжгүй байсаар ирсэн байна. Гэвч бас нэг зүйл нь энэтхэгийн шүүх ганг мөрөнд бохир ус хаяхыг хориглосон ч орон нутгийн засаг захиргаа эдийн засгийг хамгаалахын тулд үйлдвэрүүдэд бохир усаа шууд асгахыг зөвшөөрсөн. Ганг мөрөн өдгөө аимшигтай бохигдсон байхтаж энэтхэгчүүд түүний өөрийгөө цэвэршүүлэх эд шидэнд итгэсээр. Савлсан гангийн ус өндөр үнээр худалдаалагддаг бөгөөд сүсэгтнүүд ганга бурхан өөрийгөө цэвэрлэн хэмээн итгэдэг байна. Энэтхэгийн хамгийн баян хүний нэг болох Мукеш Амбаныгийн гэр бүл ганг мөрний дээд хэсэгт маш их хэмжээний мөнгөөр ариун бүс байгуулж хиймэл оюун ухаанаар усны чанарыг хянаж аврах том шүүлтүүрээр хог хаягдлыг шүүн авдаг технологи нэвтрүүлсэн. Ингэсэн ч нэнгийн халдвараас зүгтэж чадсангүй. Түүний отгон хүү Ананд ганг мөрний хурц үнэртэй уснаас болж бөөлжин эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд шинжилгээгээр түүний биед E. coli хэмээх нэнгийн агуулмж 200 дахин их гарсан байна. Ганг мөрн нь одоо ариун бурхны мөрөн биш, харин хүмүүсийн бүтээсэн олон хүний оршуулгын газар болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаар хүний биеийн 100 мл шингэн тутамд 500-аас ихгүй E. coli нэн агуулсан байх ёстой. Гэвч ганг мөрний усны дээжийн шинжилгээний үр дүнгээр голын зарим хэсэгт 100 мл тутамд E. coli нэнгийн тоо 1.5 саяд хүрч аюулгүй байдлын стандартаас 3000 дахин их байгааг судалгаа харуулсан байна. Энэ нь ганг мөрний усны нэнгийн агуулмж нь энгийн жорлонгийн уснаас ч их байна гэсэн үг лээ. Дээр хэлсэнчлэн ганг мөрний эрэг дагуу арьс ширний үйлдвэр, химийн үйлдвэр зэрэг хэдэн зуун үйлдвэр байрладаг. Өдөр бүр их хэмжээний боловсруулаагүй бохир усыг шууд гол руу хаядаг. Мөн энэтхэгийн олон хотод бохир ус цэвэрлэх системүүд хоцрогдсон бөгөөд гэр ахуйн бохир ус шууд ганг мөрнөлөө урсаж байна. Статистик мэдээгээр өдөр бүр 3 тэрбум литрээс дээш хэмжээний бохир ус ганг мөрөнд орсож хүнд металлууд болон химийн бодисуудын хит их агуулмж үүсэж байна. Ганг мөрний зарим хэсэгт хөвж буй хог хаягдал амьтны цогцос, хүний цогц хүртэл харагддаг. Энэтхэгийн зарим нутгийн уламжлалт зан заншлын дагуу нас барсан хүний цогцыг ганг мөрөнд орхиж цогцос голд язарснаар бохирдлог улам даамжруулдаг. Эдгээрх олон шалтгаанууд уснаас дамжих өвчнүүд олноор гарч байгаагийн шалтгаан болж байна. Энэтхэгийн засгийн газар хэд удаа ганг мөрнийг цэвэрлэх хөтөлбөрийг эхлүүлж тэрбум $1 хөрөнгө оруулалт хийсэн боловч авилга, удирдлагын сул байдал, технологийн хоцрогдлоос болж үр дүн багтаа байна. Өнөөдрийг хүртэл ганг мөрний бохирдлын асуудал ноцтой хэвээрүүлдэж ойрын хугацаанд сайжрах магадлал багтаа байгаа. Ерөнхийдөө цэвэр усыг хайрлах нь бидний ирээдүйг хамгаалахтай адил зүйл билээ.